За маш олон оюутан 2 дугаар бие даалтыг яаж хийх вэ гэдээ асуугаад байгаа учраас би энд зориулаад нэг жижигхэн видео зөвлөмж бэлтлээ. Тэгээд энийг та бүхэн бас дуустал нь үзээд бие даалтаа хийхдээ ашиглаарай. За ер нь хамгийн эхний алхам бол та нар шинжлэн судлах үйл ажиллагаа гэдэг маань юу юм бэ? Ямар одоо онцлогтой үйл ажиллагаа юм бэ гэдгийг мөн чанарыг нь ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энд та бүхэнд 5 алхамтай үйл ажиллагаа болохыг өмнө нь одоо танилцуулсан байгаа. Тэгэхээр 1-р алхам нь шинжлэх ухаанч асуудал дэвшүүлэх, 2 дахь нь таамаглах, 3 дахь нь тэр асуултынхаа хариуг таамаглах нь шүү дээ. 3 дахь нь тэр таамаглалаа батлагдах уугүй юу гэдгийг туршиж үзэх юм байна. 4 дахь нь тэр туршилтынхаа үр дүнг боловсруулна, 5-д нь дүгнэлтээ гаргах гэсэн ийм 5 алхмыг гүйцэтгэснийг шинжлэн судлах үйл ажиллагаа гэж нэрлэж байгаамаа. Одоо ингээд алхам тус бүр дээр нь би бас товчхон зөвлөмжүүдийг оруулж байна. Жишээлбэл шинжлэх ухаанч асуулт гэдэг бол шууд хүүхэд хариулах боломжгүй, тодорхой биш, өөрөөр хэлбэл хариулт нь тодорхой биш байх ёстой. За тэгээд туршилт хийгдэх боломжтой байх ёстой. Туршигдахуйц өөрөөр хэлбэл турших боломжгүй бол тэр хичнээн одоо сонирхолтой асуулт байсан ч гэсэн хүүхэд хариултыг нь олж чадахгүй учраас энэ бол шинжлэн судлах үйл ажиллагаа болж чадахгүй. За хүүхэд юу бодож байгаа таамаглан дараагийн алхамд нь тэр таамаглан заавалчгүй хариутай таарчих зөв байх албагүй, өөрөөр хэлбэл таамаглан заавал батлагдаж байх албагүй байдаг юм аа. Энийг бол та бүхэн хүүхдүүдэд сайн ойлгуулж өгөх хэрэгтэй. Буруу байх, өөрөөр хэлбэл таамаглан батлагдахгүй байх юм бол энэ тэгвэл хариулт нь биш юм байна гэсэн энэ зүйлийг ойлгож авч байгаараа бас мэдлэг бүтээж байгаамаа. Дараагийн алхам нь турших алхмуудыг ажлын хуудсан дээр тодорхой болгож өгөх хэрэгтэй. 1-р нь 2-р нь тэг гээд. За тэгээд тэр туршилтыг нь бас хүүхэд гарын дор материалаар гэртээ хийж үзэх боломжтой байх хэрэгтэй. Дараа нь тэр туршилтынхаа үр дүнг хэмжилт хийгээд мэдээлэл цуглуулад одоо олж авсан өгөгдлүүдэд боловсруулах хэрэгтэй. Тэр боловсруулах алхмуудыг нь ажлын хуудсан дээр бас тусгаж өгөх хэрэгтэй. Дараа нь тэр боловсруулсан үр дүн дээрээ тулгуурлаад дүгнэлт гаргана. Өмнө нь дэвшүүлсэн таамаглал маань батлагдсан уу үгүй юу гэдгийг дүгнэлтэн дээр оруулж өгөх юм аа. Ийм ажлуудыг хийхийг бол шинжлэн судлах үйл ажиллагаа гэж хэлээд байгаамаа. Ер нь энэ шинжлэн судлах үйл ажиллагааг бага насны хүүхдийн сурах арга барил энэ үйл ажиллагаан дээр их үр дүнтэй байна гэж сүүлийн үед судлаачид бол тогтоогоод байгаа. Тийм учраас бид нэр багаангийн сургалтын арга зүйд бол энэ шинжлэн судлах үйл ажиллагааг нэлээд ашиглах юм аа. За одоо энэ дээр би та бүхэнд Facebook-ийн групп дээр оруулсан жишээн дээрээ тулгуурлаад бас шинжлэн судлах үйл ажиллагаагаа тайлбарлая гэж бодож байна. За эхлээд асуултаа дэвшүүлсэн байна. Тэр би улаанаар шинжлэх ухаанч асуулт гэдэг. Энгийн Будрахан хуваарийг ихсэхэд Будрахан утга ихсэх үү гэж асуусан байна. Тэгэхээр хүүхдүүд ихсэж байгаа юм чи ихсэлгүй яах вэ гэд ихсэн гэсэн хариултыг өгж болно. Дараа нь үгүй багасна гэж хариулж болно. Эн чин утга нь хിവэрэ байна гэд ингээд хариулж болно. Тэгэхээр энэ дээрээс яах вэ гэхэлэр энэ 3 хариултын нэгийг сонгож байгаа маань таамаглах үе шатыг хийж байгаа юм аа. За одоо даалгавар 2 гэдэг дээр нь туршилт хийх боломжийг олгож өгсөн байна. Хүүхдүүдийг ингээд лего авчираа гэх. Тэгээд авчирсан легогоор хүүхдүүд нэг бүтнийг дүрслээд түүний хагас, түүний 4-ний 1, түүний 6-ны 1, түүний 8-ны 1-ийг ингээд легогоо энэ одоо онгорхоо нүднүүд дээр одоо хоосон нүднүүд дээр ингэж байрлуулад туршилт хийж үзэх юм байна. Тэгэхээр эхлээд хүүхдүүд нэг бүтнийг одоо 8 нүдтэй 8 ийм шонтой легогоор авчих юм бол хагас нь 4 шонтой, 4-ний 1 нь 2 шонтой. Тэгэхээр 6-ны 1-ийг илэрхийлэх боломжгүй болчихж байгаа. Тэгэхээр нь буцаад нөгөө туршилтан дээр нэг бүтнээ сольж байгаа. Ингэсээр хагаад бүр дөрүүлэнгийн илэрхийлэх боломжтой болгоод тэгээд зөв илэрхийлсэн тохиолдолд яг энэ дээрээс нөгөө лего маань ингээ багасаад явчихж байгаа. Тэгэхээр тэр одоо үр дүнг боловсруулах гэдэг дээр туршилт хийсний дараах өгүүлбэрийг гүйцээж бичнэ үгээд одоо боловсруулалт хийгдчихнэ гэсэн үг. Энэ дээр энгийн Будрахан хүртвэрийг хэвээр нь байлган хуваарийг нь нэмэгдүүлэхэд үүссэн Будрахан утга багассан байна гэж хариулах юм. Тэгэхээр энэ дээр хүртвэр нь 1 гээд хэвээрээ байгаад байгаа. Түүнийг нь 4 8 6 4 8 6 4 6 8 гээд ингээ ихсгсэн байна.
Тэгэхэд бутархаан утга нь бол нөгөө дүрслэн легоноос харахад ингээ багасаад яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ нь хуваарийг ихсгэн гэдэг нь одоо тийм гэсэн үг юм аа гэж ингэж хүүхдүүд өөр өөрийнхөө дүгнэлт хийж хариулах юм аа. Тэгэхээр энд нэг бүхлийг сонгож авахдаа ямар ч байдлаар сонгож авч болох юм аа. Өөртөө ашигтаа эсвэл одоо тэр бутархаан хуваариудад хуваагдаж байхаар тоогоор сонгож авах боломжтой юм аа гэсэн энэ дүгнэлтүүдийг хийж явах боломжтой байгаамаа энэ ажлын хуудсан дээр. Тэгэхээр яг энэ дээрээс хүүхэд юуг олж мэдж байгаа вэ гэхээр хамгийн эцсийн одоо энэ бүтээж байгаа мэдлэг тэр нэг бүхэл гэдгийг чи хүн өөрөө сонгож авдсан байх шүү дээ. Тэгвэл юуг ч би нэг бүхлээр авч болох юм байна гэсэн нэг ойлголтыг бүтээж байгаа, нэг мэдлэгийг бүтээж байгаа. Хоёрдугаарт нь хүртүүрийг нь хэвээр байлгаад хуваарийг нь ихсэхээр бутархаан утга багасдаг юм байна гэсэн энэ одоо зөв тогтлыг олж мэдж байгаа. Тэгэхээр энэ ажлын хуудсыг ажилласнараа хоёр мэдлэг бүтээж байгаагаараа энэ бол маш их үр дүнтэй ажлын хуудас болох боломжтой байгаамаа. Тэгэхээр энэ дээр ингээд улаанаар би ингээд 5 алхмыг нь хаана илэрч байгааг нь ингэж харуулсан байгаа. Тэгэхээр яг энэ шиг ингээд хүүхдүүдэд яг тэр 5 алхам нь яг тодорхой ингээд шингэтсэн байхаар ажлын хуудсыг боловсруулад тэр хүүхдүүдээр турших хийл гэж үзээ туршаад сайжруулад ингээд одоо надад тушаах хэвээр юм бие даалт байгаамаа. За тэгэхээр энэ одоо даалгаврын хамгийн чухал хэсэг нь тэр шинжлэх ухаанч асуултыг сонгож авах юм байна. Тэгэхээр тэр шинжлэх ухаанч асуултан дээр би та бүхэнд бас одоо яг бутархаан үйлдэл чанартай холбоотой агуулгаар хийх ёстой учраас түүнтэй холбоотой нэг 4 ийм жишээг санал болгож байна. Жишээлбэл 8-7 ба 9-8 хоёрын аль нь их вэ гэж. Хүүхэд энэ дээр бол шууд хариулах боломж байхгүй байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр энэ чинь яг жишгтээ ижил хуваарьтай болгож жагаад тэгээ жишдэг шүү дээ. Тэгэхээр хүүхдүүд зарим нь ихсэж байгаа юм чинь хойтлынх нь 9-8 нь их байгаа ч гэдэм үү. Энэ чинь хоёулын дээр нэг нэмсэн юм чинь тэнцүү байгаа ч гэдэм үү. Тэгээ таамаглах нь шүү дээ. Тэгээд дараа нь тэрийг ижил хуваарьтай болгоод жишиж үзснийхаа дараа би тэгж бодсон чинь буруу байж миний ингэж бодсон нь зөв байж гээд ингээд дүгнэлтэнд хүрж байгаараа шинэ мэдлэг бүтээж байгаа юм аа. Тэгэхээр энэ бол шинжлэх ухаанч асуулт болж чадна. Дараа нь бутархаан хуваар ба хүртүр дээр нь ижил тоо нэмэхэд утга нь ихсгүү гэж. Тэгэхээр эн чинь хуваар гэж юу юм гэдгийг хүүхэд ойлгоно, хүртүр гэж юу юм бэ гэдгийг ойлгоно, ижил тоо нэмэхэд гэж байна. Тэгэхээр эн чинь нөгөө нэг энгийн бутархаан үндсэн чанар ёсоор бутархаан хуваар хүртэрийг ижил тоогоор үржүүлэхэд утга нь хэвээрээ байна гэдэг чанар байдаг. Тэрнтэйгээ андуураад хүүхдүүд хэвээрээ байна гэдээ ингээд таамаглаж болно. Тэгэд энийг туршаад үзэхээр яаж өөрчлөгдөж байгаа вэ гэдгийг нь олж хараад эн чинь ижил тоо нэмэхэд нэг өөр, үржүүлэхэд нэг өөр юм биш үү гэсэн ийм дүгнэлтэнд хүрч ийн гэдэг маань шинэ мэдлэг бүтээж ийн гэсэн үг юм аа. За одоо энэ 3 дугаар жишээн дээр одоо 8-7 гэдэг тоон дээр ингээд нэмж байгаа бутархаан арай өөр байгаад байгаа. Тэгэхээр энэ дээрээс энэ чинь нэгдүгээр нэмэгдэхүүн нь ижлэх юм байгаа юм чи хоёрдугаар нэмэгдэхүүн нь их байх юм бол нийлбэр нь ихснэ гэсэн үг. Хоёрдугаар нэмэгдэхүүн нь багассан байх юм бол нийлбэр нь багасна гэсэн үг. Гэт энэ чинь бас дүгнэлт хийх боломж гарч байгаамаа. За энэ хамгийн сүүлийн жишээн дээр 5-ны 2-тоо тэнцүү бутархаа хэд байх вэ гэхээр хүүхдүүд таамаглана. 10 байна, хязгааргүй байна, хідэж байхгүй ч гэдэг юм уу ингээд таамаглах байхгүй. Тэгэхээр тэрнийгаа ингээд дараа нь ингээд тэнцүү байгаа бутархаануудыг ингээд олж харах туршилт хийсний дараа энэ чинь ерөөсө хязгааргүй их байх юм биш үү гэсэн дүгнэлтэнд хүрж явах юм бол энэ тэнцүү бутархаанууд чинь хоорондоо тэнцүү бутархаанууд чинь хязгааргүй олон ширхэг байдаг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрж байгаа нь бас мэдлэг бүтээж байгаа ийм одоо ажлын хуудас болох юм аа. Тэгэхээр эндээ санаа аваа та бүхэн 2 дугаар бие даалтаа хийгээд үзээрэй. Тэгэхээр ажлын хуудас боловсруулах даалгавар маань дотроо шинжлэх ухаанч шинжлэн судлах үйл ажиллагааг багтаасан байх учраас энэ одоо хоёр зүйлийг та бүхэн сайн анхаарах юм бол бие даалт чинь боломжтой болох байхаа. Тэгээд өгсөн жишээн дээр сайн ажиллаараа амжилт хүсье та бүхэнд.